За зохиогч ирэх үүсэх зохиогч ирэх нь хэрхэн үүсдэг вэ гэхээр автоматар үүсдэг систем байгаа. Зохиогч ирэх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9-р зүйл заасны дагуу шинжлэх ухаан утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогч эрхийн бүтээлэг бодитоор төрөөж бүтээсэн үеэс үүснэ. За зохиогч эрх үүсэх болон түүнийг баталгаажуулах одоо шаардлага байхгүй. Энэ бол сайн дурын үндсэн дээр автоматар үүсэж явдаг учраас баталгаажуулалт шаардахгүйгээр үүсдэг. За хэрвээ та баталгаажуулалт хийхийг хүсвэл манай дээр ирээд тодорхой шаардлага хангасан бүтээлүүдээ авчирж өгөөд гэрчлэгээ авч бүртгүүлж болно. За тэгээд бүтээл ашиглах онцгой эрх гэж бас байдаг. Бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигчийн эрхээ нийтэд таниулах зорилгоор зохиогч эрх хамгаалагдсан илэрхийлэх таних тэмдэг хэрэгэлдэг. За энэ таних тэмдэг нь бол бүрэнхий хэлбэр дотор C үсэг, англи C үсэг тавигдаад энэ нь болохоор copyright гэдгийн товчлолт болох зохиогч эрхээр баталгаажсан гэдгийг илэрхийлэх тэмдэг болж өгдөг. Та энэ тэмдгийг тавьсан бол таны бүтээл зохиогч эрхээр хамгаалагдсан гэдэг одоо хамгаалалт нь явж байна гэсэн үг. За тэгээд сайн дурын үндсэн дээр хүсвэл өөрөө авчирч манай байгууллага дээр авчирч өгж бүртгүүлэхдээ нэг 7 төрлийн материал бүрдүүлж авчирч өгдөг байгаа. Тэр 7 төрлийн материалыг авчирч өгж бүртгүүлснээр та гэрчлэгээ авч тэр үеэс одоо гэрчлэгээ авч тушаал гарсан тэр өдрөөс ахгүйдээ таны бүтээл автоматар үүссэн байсан зүйл нь гэрчлэгдэж баталгаатай болж өгч байна гэсэн үг.